За та бүхэнд энэ орой минь хүргье. За Монгол улсын тэргүүлэх салбар гэгддэг боловсролын салбарын асуудал бол зөвхөн энэ нэг салбарын асуудал биш, Монголын асуудал гэж би ойлгодог. За Зандан шатар даргын хувьд ч гэсэн бас багшаар ажиллаж байсан хүний хувьд боловсролын салбарын асуудал дээр бас нэлээд онцгой анхаарна гэж танд бол итгэж байна. Тэгэд 3 асуулт байна. За нэгдүгээрт нь мэдээж боловсролын салбарын багш ажилчдын цалин хөлс. Өнөөдөр Монголын багш нар сая 480 мянган төгрөгийн цалин авч байгаа. Энэ нь ерөөсөө $400 гэсэн үг, доллартай харьцуулахаар. Тэгэхээр энэ хүмүүсийн цалинг яаралтай $1000 шилжүүлэх асуудлыг 2017 оноос өнөөдрийг хүртэл одоо шаардаж бид нар бас ингээд явж байгаа. Монголын багш нарын үйлдвэрчний эвлийн холбоо Монголын мянган багш нар 17 оноос эхлээд энэ багшийн цалинг $1000 түргээ гэд шаардлага тавиад явж байгаа. Энэ асуудал дээр бол бас Зандан шатар даргаыг огт мэдэхгүй гэж бол би бодохгүй байна. Мэдж байгаа ах тийм ээ. Багшийн цалингийн асуудал дээр. За энэ багш нарын цалинг яаралтай $1000 түргэх ийм арга хэмжээг та авч чадах уу зоригтойгоор гэж асууя. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт болохоор 2024 оны 4-р сард Монгол Улсын ерөнхийлөгч Хөрөлсөхийн ивэл дор Монголын багш нарын 8-р их хурлыг зохион байгуулсан. Энэ их хурал дээр одоо оюун эрдэнэ сайд байсан, та байсан, ерөнхийлөгчд байсан. Тэгээ энэ одоо их хурлын хамгийн их санал гарч ирсэн асуудал бол багшийн тэтгэврийн насны асуудал. Эрэгтэй 55, эмэгтэй 50 настай хүсвэл тэтгэврт гарах энэ эрхцүү орчныг бүрдүүлж өгөөч гэж Монголын мянган багш нар энэ дээр санал гаргаж ирсэн. Энийг бол Зандан шатар дарга өөрөө мэдж байгаах гэж би бодож байна. Тэгэхээр энэ асуудал дээр бас та нэг анхаарч ажиллаарай гэдгийг бас хэлмээр байна. 3-р асуудал. За манай боловсролын салбар бол 100 гаруй мянган багш ажилчид ажилладаг, сая гаруй хүүхэд сурдаг маш том салбар. Тэгэхээр энэ салбарын одоо багш нар нийгмийн асуудал маш хүнд байдаг. Цалин бага учраас өөрийн гэсэн орон сууц зөмжилж авч чаддаггүй. Ипотекийн зээлэнд хамрагдсан ихээр цалин хүрдэггүй, банкны шаардлага хангадаггүй. Тийм учраас энэ багш нарын ажилчдын цалин хөлс, энэ байр орон сууцны асуудал дээр та анхаарч ажиллаж чадах уу гэдгийг мөнхтэй гэдэг хүний зүгээс биш, Монголын мянган багш нарын өмнөөс танаас асууж байна. За тэгээд бас нэг зүйлийг бас хэлмээр байна. Хин нэгэн ч юм уу хэсэг бүлэг хүмүүсийн энэ найрааны юуг одоо энэ гар хөлийг боловсролын салбараас салгаж чадах уу? Тендер номын сурагчийн тендер одоо хөтөлбөр төсөл хөтөлбөр одоо маш олон юмнууд энэ боловсролын салбараар дамжаад Мөнхтэй гишүүн 1 минут нэмж. Одоо сүүлийн үед манай гал бодрох гишүүн бас яриад байна л да. Сургуулийн менежмент тэгээд дээрэс нь 95 цэцэрлэг 108 сургууль барина гэж яриад байгаа. Тэгэхээр энэ сургууль цэцэрлэгт чинь ажиллах боловсрогч байгаа мó? Сая энэ 2024-өөс 25 оны хичээлийн жилд 4200 багшийн дутагдaltaй байсан шүү дээ. Тэгээ одоо тэгээд сургууль цэцэрлэг нэмж барьснараа багшийн өмслийг арилгана гэж та үзэж байна уу? Эсвэл багшийн нийгмийн асуудал, нийгмийн баталгааг нь хангаж иж энэ багшийн өмсөл чинь арилгах юм уу гэдэг дээр та ямар бодолтой байна вэ гэдгийг бас танаас асуумаар байна. За баярлалаа. За Зандан шатар дарга хариулъя. За Цэнцэрэнгийн мөнхтэй гишүүний асуултанд хариулъя. За Монгол Улсын хурлаар 2023 онд боловсролын багц зүйлийг баталсан. Боловсролын реформыг эхлүүлсэн. Боловсролын салбарт бодлогын шинжил арга хэмжээний суурь нөхцөлийг энэ хуулиар бий болгосон. Энэ шинжиллийн хүрээнд боловсролын чанар, хүртээмж, дэвшүү байдлыг дэмжиж өөрчлөлттэй нөхцөл хангах чиглэлээр бас нэлээд тодорхой өөрчлөлтүүд хийсэн. Тэгээд цалин хөлсийг бол энэ төсвийн тодголоор нэмэх боломж хязгаарлагдмлаа. Өнөөдөр төсвийн орлого 2.3 их найдаар дутах төсөөлөлттэй байна. Ийм учраас 2.3 их найдаар төсвийн зардлыг танахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байна. Энэ гадаад нөхцөл байдал тарифын дайнаас шалтгаалсан манай экспорт орлогууд унж байгаатай шууд холбоотой. Харин 2026 онд бол ер нь энэ боловсролын салбарын шинжилгээ хүрээнд одоо яг бүх
нэмэгдлийн дээр тооцоод нөгөө 40% нэмэгдэл хөдөө орон багш нарын дутагдлалтай холбоотой 40% нэмэгдлийн дээр тооцоод бусад салбарын дунд цалиныг 2 сая 332 мянга байхад боловсролын салбарын цалин дунджаар 2 сая төгрөг гэж байгаа. Яг нөгөө бусад нэмэгдлүүдэд тооцоочоор. За энийг 6%-аар жил болгон нэмэгдүүлэхэд 2028 онд багшийн цалинг цэцэрлэгт ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн боловсрол за дээд боловсролын салбарт бол $1000 хүрэх ийм тооцоо судалгаа хийж ажиллана. Нэрх жилд 26%-аар инфляцтай нийлмэгдүүлж нэмэх ийм л дотоодтой байгаа юм лээ. Тэгээ энийгээ бүтээмж үр дүнтэй гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн системд боловсролын салбарт шилжүүлснээр багш ус ажилласнараа хийснээр одоо бусад илүү цаг болон хүүхдэд ажилласан цагаараа нэмэлт урамшуулах боломжийг бүрдүүлэх нь илүү өөр ашигтай боловсролын тогтолцоон шаардлагатай чиг хандлага гэж үзэж байгаа. За багшийн дутагдлын асуудал бол нэг ялангуяа хөдөө орон нутагт одоо цэцэрлэгийн багшийн мэргэжлийн хангалт бол 93%-тай, нийт улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн хангалт 97%-тай байна гэж 23% гэдэг бол нэлээд том дутагдлууд. Тийм учраас багш мэргэжлэр элсэн сурвалжлагчдад тэтгэлэг олгодог энэ зарчмыг хэрэгжүүлж гиснээр энэ өснө гэж бодож байна. Гэхдээ энэ бол 5 жилийн хугацаатай суралцах учраас энийг энэ 4-5 жилийн хугацаанд энэ дутагдлыг нэг өдөр тийм амархан нөхчихгүй. Ер нь боловсролын шинжилсэн хуулиар бол багшийн цалин өсөг жил бүрийн инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэгдүүлдэг байх зохицуулт хийсэнтэй холбоотойгоор 26 оны төсөвт нэмэгдэл хийж байгаа ч гэсэн энэ цалингийн төсвийн эрсдэлт нөхцөл байдлаас шалтгаалаад энэ төсвийн тодтол дээр бол нэмэгдүүлж чадахгүй. Энэ 25 оны төсөв дээр бол нэг анхаарсан байна. Ер нь багш нарын орон сууц, байр орон сууц, нийгмийн асуудлыг шийдэхэд биний дээр хэлсэн тэр орон сууцжуулалтын банк хот хөдөөд бий болгож, орон сууцны зээл төнгөлт үзүүлэх, түрээсийн тэтгэлэг олгох, орон нутагт ажиллаж буй багш нарт зориулсан тусгай дэмжлэгийг бий болгох, нийгмийн хамгаалалт, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах бодлого хэрэгтэй байгаа гэж үзэж байгаа. Багш нарын одоо бас нэг чухал асуудал бол энэ тэтгэврийн нас уян хатан байх асуудал, ур чадвар, эрүүл мэндэд тулгуурлан ажиллах боломжтой одоо багш нарын дутагдaltaй үед бол заавал тэтгэврт нь гарахгүй бас ажилуулах энэ боломжийг нь олгох, за хүсн эрт тэтгэвртээ гарч өөр чиглэлээр ажилладаг боломжийг бий болгох энэ уян хатан тэтгэврийн насны зохицуулалтыг боловсролын салбарт судлаж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж